За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Цөмөрөө дадлагынхаа 2 дугаар хичээлд оролцгоё. За бид нэр Excel Mongolia-с програм татаж авсан. Лицензгүй учраас инсталл хийх боломжгүй байгаа. Гэхдээ үүнийг ажилуулахын тулд бид нэр татаж авсан фолдероос шууд run хийчихнэ. Тэгэл дандаа ажилуулах болгондоо саяны фолдероо нэгээл run гэж ажилуулна гэсэн үг. За үүсгэсэн үр дүнгийн харин сайн хадгалж яваарай. За түрүүчийн хичээл дээр бид нэр дата санг оруулахдаа шивж болно. За тэгтээ рекоменд хийхгүй 2-дугаар нь Excel-ээс копидоод тавьж болно. Эсвэл Excel-ийг импорт хийж оруулж болно гэсэн. За бид нэр та бүхэнд Stata-гийн бэлэн бааз өгсөн. За ийм өргөтгөлтэй бэлэн баазын хувьд бол шууд 2 дараалан голгож болно. Эсвэл OpenVid гэдээ оруулчих болно. За гэхдээ манай тохиолдолд инсталл хийж суулгаагүй байгаа учраас та бүхэн баазаа оруулахын тулд файлаасаа open гэж програмаас өөрөөс нь open. За тэгээ баазаа орууллаа. За биднэрт орсон байна гэд мэдэгдэж байна. За одоо цөмөрөө өнөөдөр өөрснийхөө датан дээр ажиллахая. Түрүү нэлээд команд бол дээр ажиллаж исэн. За одоо цөмөрөө интерфейс дээр ажиллая. За шаардлагатай тохиолдолд бас командыг ажиллуулнаа. За цөмөрөө дата сэцдэг танилцъя. Одоогийн байдлаар бүгдээрээ тоон утгаар орсон буюу хар өнгөтэй харагдаж байна. За энэ цохыг хаах бол ямар ч асуудал байхгүй. За цөмөрөө бид нэр юу юм бэ гэд describe хийгээд үзье. За нийт ийм variable-ууд байна, төрлүүд нь ийм байна. За гэд үзүүлж байна. За энэ data editor дээр бол бид нэр шинээр нэмэх болон өөрчлөлт хийх боломжтой. Browse-ийг бол зөвхөн харах боломжтой. За variable manager руугаа оронгуудаа бид нэр нэмэлт өөрчлөлтүүдийг хийх боломжтой. За цөмөрөө ID бол byte-аар байна. За өндөр бол float-аар байна. Float нь тодорхой тоо байж болно бас. За gender дээр бол byte байна. За одоо ямар ч хэсэн бид нар энийг олон улсын сэтгүүлд өгөл бэлтжин гэж бодоод за зарим Монгол галхилсан зүйлсийг цөмөрөө лабелийг нь өөрчлөе. За энийг жишээлбэл glucose. За энэ сумаа дараагийнханд байгаа шилжиж болно. Тэгээд бид нар systolic pressure, diastolic pressure. Даралтын өмнөх болон дараах гэж байна. За тэгэхээр 1 2 гэдгээр юм. За бид нэр gender дээр бас лабел хийх хэрэгтэй. За манай нөхцөлд бол зөвхөн 1 2 гэдгээр явцсан. За нэг нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. За хоёр нь гэдэг нь болохоор тацдаггүй буюу no, нэг нь болохоор yes байгаа. За энийг цөмөр бас лабел хий. За түрүү интерфейсээр орсон. За энийг энэчнээсээ data гэдэг variable manager гэдээ орох боломжтой. За мөн бидний түрүү үзсэн var manage гэдээ бас нээх боломжтой. За цөмөрөө gender дээрээ лабел утгыг оруулъя. За ижилхэн нэртэй байх тусмаа андуурхдахгүй. За 1 гэдэг нь болохоор male, add 2 гэдэг нь female. Окей. За ингээд gender нь 2 лабелтай. За үүсчлээ гэд үүссэн гэсэн үг шүү. За тэгэхээр одоо бид нэр gender дээрээ энийгээ холбож өгнө. За ингэж энэ нь болохоор яг нь лабел нь орж ирж байна. За smoking. За алкогол гэдгийг цөмөрөө drinking яа. За тэгээд энэ хоёр нь yes no гэдэг хариулттай. За тэгэхээр цөмөрөө утгыг үсгэе. Yes no гэдэг юм слаштайгаар ажилтгүй билээ. За yes no гэд нийлүүлээд. За нэг нь манай тохиолдолд бол yes удаг. Хоёр нь болохоор no удаггүй. За окей. За ингээ өөрчлөөгээд үүссэн гэсэн үг биш. Одоо хооронд нь цөмөрөө холбоно. Энэ болохоор yes no гэдэг лабелтай. Энэ ч гэсэн yes no гэдэг лабелтай гэдээ оруулж байна. Энэ цохыг авах аюулгүй. Хийсэн бүхэн энэчээ бичигдэнэ. За одоо цөмөрөө харах юм бол
категоричилсан variable-ууд нь цифр өнгөтэй, тоон variable-ууд нь хар өнгөтэй харагдаж байна. За энэчнээс зөмөрөө юу хийх боломжтой вэ гэдгийг харъя. За B-ийн жин болон өндөр өгөгдсөн юм байна. За тэгэхээр бид нэр BMI-г олох боломжтой. За энэ BMI-г олох явцдаа зөмөрөө нэг зүйлийг суралцъя. 2 variable-аас 1 variable-ыг үүсгэж, 2 тоон variable-аас 1 тоон variable-ыг үүсгэж сурья. За үүний тулд эхлээд өндөр нь бол сантиметр өгөгдсөн байна. За тэгэхээр зөмөрөө өндрөө сантиметрт шилжүүлээ. Нэг шинэ variable-аас дараагийн шинэ variable үүсэж байна. За тэгэхээр new variable. За тэрийг бид нэр метр гэдээ өгчээ. За энэ дотроо бид нэр биеийн өндрийг 2 тарж сонгоно. За тэгээд цэнхрээ алга болгоно. За тэгээд хуваах нь 100. За тэр цэнхрийг алга болохгүй шууд энийг нэг сонгохдохгүй 2 сонголоо цэнхэр байх үед нь дараагийнхаа тэмдэгтийг өгөх юм бол шууд алга болчихж байгаа. За тийм болохоор яг нь итгэхгүй болгоод хуваах нь 100. За submit-ийг дарах юм бол дахиад шинээр үүсгээд үргэлжлүүлэх боломжтой. Окей гэх юм бол энэ үйлдэл дуснаа. За одоо зөмөрөө метрт шилжсэн байгааг нь харж байна. Энд чинь бол сантиметр, энд чинь бол метрт. За ингэж интерфейсээсээ хийж болно. За мөн энэ код гарч ирсэн. За яг энийг нь адилхан одоо шууд интерфейс ашиглахгүйгээр энэ кодоо мэддэг тохиолдолд generate meter to гэл дахиад шинээр үүсгэж болно гэсэн үг. Командаар. За зөмөрөө харъя. Метр 1, метр 2 гэдэг яг адилхан. За метр 2 дээр зөмөрөө үндэслээд нэг шинэ зүйл суръя. Тэр нь юу вэ гэхээр зарим тохиолдолд 1000-ны наривчлалтай. За зөмөрөө бүгднгийн 100-ны наривчлалтай болгож суръя. За ингийн тулд форматыг бид нэр өөрчлөх ёстой. За fixed гээд тодорхойгоо бид нэр 2-оор лимит хийя гэж заадаг чинь. Fixed numeric, fixed numeric, за 2. За энэ тохиолдолд бид нэр зөвхөн 2-ын тодорхойгоор харах боломжтой гэсэн үг. Одоо зөмөрөө интерфейсээ ашиглаж агаад BMI-г олъё. За өмнөх томьёогоо бид нэр reset хийгээд цэвэрлэчихнэ. За чинг хуваах нь метрийн квадрат. За ингээд биеийн жингийн тэгсэн гарчлаа. Ингэж интерфейс хэрэглэхээс гадна мөн бид нэр шууд команд хийх боломжтой. За жишээлх юм бол BMI 2 гингүүтээ метр квадрата онолчноо. За эсвэл зөмөрөө шууд метр квадрат гэхгүйгээр хаалтан дотор өндрийг хуваах нь 100. Тэгээд гадна нь болохоор метр квадрат гэж давхар. Шууд анхнаасаа метр шилжүүлэхгүйгээр томьёон дотороо метр шилжүүлээд нэгдсэн байдлаар бас явах боломжтой. За ингээд адилхан гарч байна. За энэний форматыг бас зөмөр өөр аргаар янзлж үзье. Ингийн тулд датаны variable manager-ыг нээж болно. Эсвэл manage гэж нээж болно. За энэний форматыг зөмөрөө түрүүнийхтэй яг адилхан цонх fixed numeric за нэгээр хязгаарлаж apply. За browser руу ороод ирэх юм бол энэ зөвхөн нэгтэй харагдаж байгаа. За энэ хоёр дахь ашиглаад зөмөрөө биеийн жингээр нь групп үүсгэх. Нэгсэндээ нэг байгаа тоон variable-ыг категоричилсанд хувиргаж байна гэсэн үг. За ингийн тулд grade transformation recording. За ямарыг хувиргаж байгаа вэ гэдгийг бид нэр энэ дотор зааж өгнө. За энэ дотор бид нэр утгаа оруулна. Ядаж нэг утга байх ёстой. За гэхдээ биеийн жингийн индексийн урд бол 4 бүлэгт хувадаг. За тэгэхээр 18.5-аас 24.9 байвал тэнцүү зөмөрөө 1 гээ. За энийг яаж бичиж болохгүй вэ гэхээр 18.5-аас гээд ийм хайпантай бичиж болохгүй. За тэгэх юм бол ойлгохгүй юм байлаа. За заавал слашаар хооронд нь
одоо 18.5-аас 24.9 гэдгийг бичиж өгнө слашаар. За ийм байлсан мөрөө 1 буюу хэвийн. За 25-аас 29.9 байх юм бол тэнцүү 2 гэж кодлъя. За хэрвээ 30-аас макс байх бол мөрөө 3 гэж кодлъя. Харин за 0-аас макс минимум гэж явна болно. Эсвэл 0-аас 18.4 байвал бид нэр тураалтаа буюу 0 гэд хийя гэж сонгоч. За ингээд биеийн жингийн индексээр нь групп болчлоо. Одоо энэ группийг бид нэр тайлна. За ингийн тулд variable manager руугаа ороод хоёр дахь бид нэр label хийж өгнө гэсэн үг. За шинээр үсгий. BMI group гэдэг нэртэй. За 0 байх юм бол тураалтай. За 1 байх юм бол хэвийн жинтэй. 2 байвал илүүдэл жинтэй. 3 байвал тархалтай гэд оруулъя. За саяныхын бичлэгээд үүссэн гэсэн үг биш. Одоо бид нэр холбооч өгнө. Энэ бол BMI group юм аа гэдэг. За одоо BMI group үүсчлээ. За энэ юм үүссэн та бүхэнд харагдаж байна. За цөмөрөө describe хийгээд бүх variable-уудыг бол ингээ харах боломжтой. Describe гэж байгаа. Эсвэл зөвхөн нэг variable-ыг цөмөрөө үзэн гэх юм бол ингээд харах боломжтой байдаг. Хэд хэдийг харна гэх юм бол мэтлэнгээр дунд нь зай аваад хараад байх боломжтой. Gender бид нар чинь за буруу бичлээ. Ингээд буруу бичих эрсдэлтэй байвал та бүхэн шууд эндээсээ дороб хийж болно. Тэгээд заавлаа. За ижиг үзье. BMI-г үзье гэх бичлэнгээр. За энэ дээр та бүхэнд нэг зүйлийг тайлбарлах гэсэн юм. За цөмөрөө note үсгий. Note үүссэн variable-ыг яаж мэдэх боломжтой вэ гэдгийг харъя. За variable manager руу орлоо. Systole-ийн 1 гэдэг эмчилгээний өмнөх Systole-ийн 2 гэдэг эмчилгээний дараах гэд note хийж өгье. За тэхийн тулд notes энийгээ manage add гэж хагаад эмчилгээний өмнөх гэд нэмжнэ. Хэд хэд notes нэмж болно. За энийг авсдагч болно. За энэ дээр ганцхан notes хийя. За тэнгууд notesтэй гэж гарч ирж байна. Тэр нь яг юу байгаа нь бол харагдахгүй. Note үсгсэн. За notes-тэй variable яаж харагддаг вэ гэхээр ийм гоцтой болж харагддаг. За хэрвээ категоричилсан variable байх юм бол бид нэр frequency болон процентыг харах боломжтой. Length gender. За ингээд бид нэр давтамжийг нь за мөн проценттай нь бол гарчиж байна. За мөн хишээтэй дээр нь бас харах боломжтой. За тэхийн тулд smoke за алкогол гэж хооронд нь зай аваад хэрвээ таслах юм бол энэ командтай холбоотой опшн бол явчихна. За ингээд хичнээн нархиудгүй юм бэ гэд гаргад ирчихэж байна. За тоо variable-ийн хувьд бол бид нэр summarize хийж үзэж болно. За жишээлх юм бол age байж болно. За глюкоз хэмжээ байж болно. Мөн BMI-ийн тоог харъя. За гэх мэтлэнгээр нийт 40 хүн дундаж насны хэдийн, дундаж сахар нь хэдийн, дундаж биеийн жингийн тэгсэн хитвэ гэх мэтлэнгээр бол харах боломжтой. За энэ summarize-ыг мөн бид нэр жоохон дэлгэрүүлээд таслал буюу option орлоо. Detail гэдэг доторхын бас нэлээд гүнзгий харах боломжтой. За миний бас нэг дуртай команд бол бичээд одоо насны бүлгээр нь үзүүлээч гэх юм бол бид нар нэг насыг 10 бүлэг болгоод харуулаач гэх мэтлэнгээр бас харах боломжтой.
За категоричилсан variable-ийн хувьд бол бид нэр pie chart-ыг бол үзэх боломжтой. За жишээлх юм бол BMI-аар нь үзье. За ингээд биеийн жингийн индексээрээ 4 бүлэг байна. 4 бүлэг болгоных нь бид нэр харьцааг нь харж байна. За энийгээ өөрчлөн гэх юм бол та бүхэн жишээлбэл текст нэмж болно. BMI group гэл. За тэгээд энийгээ идэвхжүүлж хагаад өөрчлөлт хийя гэх юм бол box-гүй болгоё. За энийгээ том болгоё гэх мэтлэнгээр бол за тэгээд сумаа ашиглаж хагаад зөөж болно. Энэ хартлын background-ыг мөн янзлж болно. За гэх мэтлэнгээр энэ граф эдиторыг ашиглангуудаа бусад өөрчлөлтүүдийг хийж болно. За мөн зураас татаад энэ дотроо тоо процентыг хэлмээр байвал замлах жагаад за одоо юу гэдэг нь илүүдэлж хэмтэй хүмүүс нь 17 байсан буюу энэ нь 45% юм аа гэх мэтлэнгээр бичиж болно. За гэх мэтлэнгээр та бүхэн өөрсдийнх нь хүснээр өөрчлөлтүүдийг хийх боломжтой. More option-ыг сонгож хагаад нь өөрчлөлтүүдийг хийх боломжтой. За тоо variable-ийн хувьд бол бид нэр histogramаар харуулж болно. За жишээлбэл зөмөрөө биеийн жингийн индексээр нь үзье. За биеийн жингийн индекс нь тархалцтай хүмүүс нь бага юм байна, тураалтай нь бага юм байна. За тэгээд ерөнхийдөө бол нэг илүүдэл жинтэй болон хэвийн жинтэй хүмүүс байна гэх мэтлэнгээр үзэж болно. 2 систолын даралт 2 диастолын даралтуудын дундчийг үүсгэе. За ингийн тулд шинээр үүсгэх гэж байгаа учраас мю гэж хэлнэ. За шинэ систолын даралт. За энэ өмнөх томьёог нь явж байна. За мэдээж хэрэг калн дотор систол 1 дээр нэмэх нь систол 2 дахь хуваая. За ингээ окей тарсан болохоор хаагчлаа. Хэрвээ submit орсон бол хаагдахгүй. За энийгээ reset хийж хагаад диастол variable-уудаас бичиж байгаа шууд variable-аас сонгож болно. Калн дотор за эсвэл зөмөрөө калтгүйгээр өөрөөр бичиж үзье. Диастол 1-ийг хуваах нь 2 нэмэх нь диастол 2-ыг хуваах нь 2 За одоо зөмөрөө энэ дундаж даралтууд дээр нь үндэслээд энэ хүн юм даралт гэдэг эрсдэлтэй юм уу үгүй юм уу гэдэг тийм variable-ыг үүсгэе. Нөхцөл зааж. За хэрвээ min systol нь 120-с их. За энэ бол босоо юм уу? N гэдэг нь болохоор ба гэсэн үг. За зөмөрөө юм уу? Диастол нь 90-с их байвал зөмөрөө эрсдэлтэй гиа гэдэг. Окей. За энэ кодлсон байдлаар үүсэж байгаа. Яг тэгэхээр бид нэр тоон variable-аас код үүсгэсэн. За тэгэхээр кодоо тайлна. За нэг бол эрсдэлтэй, 0 нь болохоор эрсдэлгүй. За бид нар өөрөөр болгоно. За manage new risk blood pressure. За одоо энийгээ бид нэр холбож өгөх ёстой. За эрсдлийн холбоод өгсөн. За одоо браузер руу оронгууд эрсдэлтэй, эрсдэлгүй гэдээ гарч байна. За тэгээ бид нэр эрсдэлтэй хүмүүс нь хичнээн байсан болоо гэд үзэх боломжтой. Яг үгүй гэхээр категоричилсан variable учраас tabulate command-аар бид нэр categorical value-гийн frequency буюу давтамж %-ыг харах боломжтой. За зөмөрөө илүү комплекс
table үүсгэж үзье. Summaries, frequency tables, multiple one way. За энэ бид нэр categorical variable оруулах ёстой. Нэг нэгээр нь ингэж хүснэгт үүсгэж явах хооронд бүгднгийн байж болох бүх хослуудыг үзэж болно. За тэгэхээр бол all possible two way ANOVA гэл энэ дотроо бид нэр бүх categorical variable оруулах боломжтой. За жишээлх юм бол хөөс. За тамхи тат юм уу? Архиуд юм уу? Эсвэл эрсдэлтэй юм уу? Эсвэл биеийн жингийн гэсэн групп нь юу байсан гэх мэтлэнгээр. За ингээд бүх хослолуудыг бид нэр ингээ харах боломжтой. Зөвхөн фреквенси гарахаас гадна түрүүний сонголтоо хийхээс өмнө бид нэр мөн зарим процентуудыг чеклэх боломжтой. За цөмөрөө бүх сэл дэх фреквенсийг харуулаач гэдэг байдлаар хүсэлтгүй. За тэгэнгүүт сэл болгондох процентыг нь гаргаад ирнэ гэсэн үг. За жишээлх юм бол эрсдэлтэй эрсдэлгүй хүмүүсийн дотор биеийн жингийн индексээр нь хэд хувийн давтамжтай тохиолдсон. Тэр нь хэд хувь эзэлжсэн юм бэ? За архиудаг гүдгүй хүмүүсийг биеийн жингээр навч үзвэл гэх мэтлэнгээр мөн архиу болон эрсдэлтэй эрсдэлгүй хүмүүсийг гэх мэтлэнгээр байж болох бүх хослуудыг гаргаж ирдэг. За харин тоон утгын хувьд бол цөмөрөө descriptive хийчих болно. За summary statistics. За тэгэнгүүтээ энэ дотор variable-уудаа бүгдийг сонгоод оруулах боломжтой. За тэгэл хичнээн энэс өшөө нэмээд өргөжлүүлээд яг гэвэл болно бас main sys бол main yes-дол гэд өргөжлүүлээд явах боломжтой гэсэн үг. За тоон variable-уудын хувьд мөн хүснэгтэнд оруулах боломжтой. Мэдээж хэрэг order tables. За жишээлх юм бол цөмөрөө хүмүүсийн биеийн жингийн индексийг нь хувааж үзье. За эрэгтэй хүмүүсийн биеийн жингийн индекс нь дунджаар юм, стандарт дивижн юм, фреквенси юм. За мөн өндрөөр нь үзэж болно. Нийт эрчүүдийн дундаж өндөр юм байсан, эмэгтэйчүүдийн дундаж өндөр юм байсан гэх мэтлэнгээр. За энэ cross tabulation-ыг хийж болно. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн даралтын дундаж болон дундчуудыг стандарт дивижнтэй мөн бид нар ингэж гаргаж болно.